За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Математикийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Дэвтэр номоо бэлтгээд багштайгаа хамтраад хичээлээ хийцгээе. За бидний өнөөдрийн хичээлийн үзэх сэдэв маань гишүүдийн хамаарлаар бодлого бодох. За дараах зургийг ажиглаарай хүүхдүүдээ. За бид гараа бохирдох бүрд нь угаах ёстой. Тэгвэл бид гараа угаахад юу хэрэгтэй вэ хүүхдүүдээ? Мэдээж савн хэрэгтэй. За тэгвэл бүгдээрээ савнгийн үнэ тооцоолоод бодлого бодъё. За бодлогыг уншаарай. Багш нь уншиж өгье. Нэг ширхэг савн 200 төгрөгийн үнэтэй. 1, 2, 3 ширхэг савн А бол тус бүр Д хэдэн төгрөг болох вэ? За багш нь загварчилж харуулъя. За 2000 эхлээд нэг ширхгийг авсан. За дараа нь 2 ширхгийг авсан. 2 ширхгийг авсан. Дараа нь 3 ширхгийг авсан. За эхлээд нэг ширхгийг авахад 2000 төгрөг төлсөн юм байна. За тэгвэл 2 ширхгийг авахд хэдэн төгрөг төлсөн бол 4000 төгрөг төлсөн юм байна. Гурван ширхгийг авахд 6000 төгрөг төлсөн байна. За одоо бүгдээрээ энэ загвараа харж байгаад хүснэгт нь бичиж. Нэг бүрийн үнэ нь хэдэн төгрөг гэлээ хүүхдүүдээ? 2000 төгрөг. За тоо ширхэг нь болохоор эхлээд 1-ийг авсан. Дараа нь 2-ыг авсан. Тэгээд 3-ыг авсан. За нийт үнийг олохдоо 2000-ыг 1-ээр үржүүлье. Тэгвэл 2000 гарах юм байна. За 2000-ыг 2-оор үржүүлье. 2 2-ийн 4-гээд 4000 гарах юм байна. За 2000-ыг 3-аар үржүүлвэл 2 3-ийн 6-гээд 6000 төгрөг гарна. За одоо бүгдээрээ тоо ширхгээс хамаарат нийт үн хэрхэн өөрчлөгдөж байгаа бүгдээрээ тоон шулуун дээрээ харъя. За эхлээд нэг ширхгийг авахд 2000 төгрөг төлсөн. За тэгвэл 2 ширхгийг авахд хэдэн төгрөг төллөө хүүхдүүдээ? 4000 төгрөг төлсөн. За тэгвэл 3 ширхгийг авахд 6000 төгрөг төлж байна. За тэгэхээр тоо ширхэг нь өсгөд нийт үнэ нь яасан байна хүүхдүүдээ? Дагаад өссөн байна. За нэг бүрийн үнэ тогтмол 2000 2000 2000 гэд. Тоо ширхэг нь 1 2 3 гэд яг өссөн байна. Тэгвэл нийт үнэ нь тоо ширхгээс хамаарат мөн 2000 4000 6000 гэд өссөн байна. За бүгдээрээ энэ бодлогоо дахин нэг бодлогын жишээн дээр авч үзье. За дэлгэцэнд анхаарлаа хандуулад бодлогоо уншаарай. Хүүхдүүд 2500 төгрөг, 2000 төгрөг, 1500 төгрөгийн үнэтэй үзэгнээс тус бүр 3 ширхгийг авсан. Тус бүрд нь хэдэн төгрөг төлсөн бэ? За багш нь мөн загварчилж харуулъя. Бүгдээрээ дэвтэртээ загвараа зураарай. За багш нь загварчлахдаа дэвтрийн нүдээр
дэвтрийн нүдтэй адилхан авсан байна. Та нар ч гэсэн зурагтаа ингэж авч болох юм байна шүү хүүхдүүдээ. За энэ нь 2500 төгрөг. За дараа нь 2000 төгрөгийн үзэгнээс мөн 3-ыг авсан. За энэ нь 2000 төгрөгийн үнэтэй үзэг гэж бодъё. За дараа нь 1500 төгрөгийн үнэтэй үзэгнээс мөн 3-ыг авсан байна. За үүнийг 1500 төгрөгийн үнэтэй үзэг гэж бодъё. За тэгвэл нийт 2500 төгрөгийн үнэтэй үзэгнээс 3-ыг авахдаа нийт хэдэн төгрөг төлснийг олъё. 2500 төгрөг. 2500-аа 3-аар үржүүлэх юм байна. За тэгээр үржүүлэхээр тоог тэгээр үржүүлэхээр тэг гардаг учраас багш нь 3-аа 5-ын доо тавьж бодъё. 3 5-ын 15. 2 3-ын 6 7. 7500 төгрөг. За 2000-ыг мөн 3-аар үржүүлье. 6000 төгрөг. За 1500 төгрөгийг 3-аар үржүүлье. 3 5-ын 15, 3 1-ийн 3 4. 4500 төгрөг гарсан байна. За үнийг ажиглая бүгдээрээ 2500 гэхээс 3 ширхгийг. 2000-аас мөн 3 ширхгийг авсан байна. 1500 гэхээс мөн 3 ширхгийг авсан байна. За тэгвэл нэг бүрийн үнэ нь өөр үнэтэй. Тоо ширхэг нь харин ижилхэн байна. Тоо ширхгийг тогтмол үед нийт үн хэрхэн өөрчлөгдөх нь нэг бүрийн үнээс хамаарч байна. Нэг бүрийн үнэ нь 2500, 2000, 1500 гэд буурсан байна. Харин тэгтэл нийт үнэ нь мөн 7500, 6000, 4500 гэд буурсан байна. За одоо өнөөдрийнхөө сурсан мэдлэгийг ашиглаад бүгдээрээ өөр төрлийн бодлого бодъё. За дэлгэцэнд анхаарлаа хандуулад бодлогоо уншаарай хүүхдүүдээ. Тэгш өнцгтийн урт нь 8 см, өргөн нь 2 см бол талбай хэмжээг олоорой гэсэн бодлого байна. За би тэгш өнцгтийн талбай хэмжээг хэрхэн олдог вүлээ? Зүйтэй урт өргөн 2-аа үржүүлээд олдог байна. За тэгвэл дараагийн зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Урт нь хэвээрээ 8 см, харин өргөн нь 3 см, 4 см гээд нэмэгдсэн байна. За хүүхдүүдээ талбай хэмжээгээ олоод талбай хэмжээ нь хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Дүгнэлт гаргаарай. За бүгдээрээ бодсноо шалгая. Урт нь тогтмол 8 см. Харин өргөн нь 2, 3, 4 см гээд нэмэгдсэн байна. За тэгвэл талбай хэмжээ нь 16 см квадрат, 24 см квадрат, 32 см квадрат гээд мөн нэмэгдсэн байна. За тэгвэл энэ өргөнөөсөө хамаарч талбай хэмжээ нь нэмэгдсэн байна. За дахин нэг бодлого бодъё. 3 машин нэг газраас цагт 40 км, 50 км, 60 км хурдтайгаар 5 цаг явжээ. Машин тус бүр хэдэн километр зам явсан бэ? За бүгдээрээ мөн хүснэгтээ ашиглаад бодъё. За бүгдээрээ энэ бодлогоо хүснэгтээ ашиглан бодъё. Хөдөлгөөний бодлого хурд, хугацаа, зам гэсэн 3 хэмжигдэхүүн байдаг. Эдгээр хэмжигдэхүүний ашиглан бодлого бодноо. За эхний машин
40 км/цагийн хурдтай байсан дараагийн машин 50 км/цагийн хурдтай, дараагийнх нь 60 км/цагийн хурдтай байсан. За тэгвэл хугацаа нь бүтээр ээжлэх нь 5 цаг явсан. Цаг явсан байна. За тэгвэл замаа хэрхэн олох вэ хүүхдүүдээ? Хурдаа, хугацаанд үржүүлж олно. За тэгвэл 40 км-ийг 5-аар үржүүлье. 200 км. За 50 км-ийг мөн 5 цаг явсан учраас 5-аараа үржүүлээд 250 км болсон байна. За 60 км мөн 5 цаг явсан учраас 5-аараа үржүүлээд 300 км болсон байна. За энд 200 км, энд 250 км, энэ 300 км гэсэн. За тэгвэл энэ хүснэгтэй ажиглая хүүхдүүдээ. Хугацаа нээсэн тогтмол 5 цаг байна. Тэгвэл зам нь 200, 250, 300 км гээд яасан байна хүүхдүүдээ? Өссөн байна. За тэгвэл энэ яагаад өссөн? Юунаас хамаарч өсөж байгаа юм бол? Өө зүйтэй хурднаас хамаарсан байна. 40 км, 50 км, 60 км гээд хурд нь нэмэгдсэн байна. За бүгдээрээ дараагийнхаа бодлого бодъё. За 1 кг хаягдал цаасыг 200 төгрөгөөр авдаг. 4-ийн А анги 30 кг, 4-ийн Б анги 32 кг, 4-ийн анги 35 кг хаягдал цаас цуглуулж тушаав. Анги тус бүр хэдэн төгрөгтэй болсон бэ? За энийг бодохдоо 1 кг хаягдал цаасны үн 200 төгрөг. Цаасны хэмжээ 30, 32, 35 гээд өссөн байна. Тэгвэл нийт үн яах бол хүүхдүүдээ? Өө зүйтэй 6000, 6400, 7000 гээд мөн өссөн байна. За бид ингээд хогоо англин хаях юм бол хаягдал цаасаа дахин боловсруулж болох юм байна шүү хүүхдүүдээ. За дэлгэсэнд анхаарлаа хандуулаарай хүүхдүүдээ. Дараагийнхаа бодлогыг бодъё. Үржүүрийн утга ба үржигдэхүүн хоорондоо ямар хамааралтай байгааг ажиглаарай. За үржигдэхүүн нь 13, 14, 15 байна. За тэгтэл 2 дугаар үржигдэхүүн нь тогтмол байна. 10, 10. За тэгвэл үржүүрийн утгыг яаж олох вэ хүүхдүүдээ? 13-ыг 10-аар үржүүлж бол. 13-ыг 10-аар үржүүлээд 130. 14-ийг 10-аар үржүүлэхээр 140. 15-ыг 10-аар үржүүлээд 150 гарсан байна. Тэгвэл үржигдэхүүн нь 13, 14 гээд нэмэгдэхэд үржүүрийн утга нь 130, 140, 150 гээд мөн нэмэгдсэн байна. За тэгвэл 1-р үржигдэхүүн нь 25, 25 гээд тогтмол байна. 2-р үржигдэхүүн нь 1, 10, 100 гээд мөн яасан байна хүүхдүүдээ? Нэмэгдсэн байна. Тэгвэл үржүүрийн утга нь яах вэ? 2-р үржигдэхүүнээс хамаараад үржүүрийн утга нь мөн нэмэгдэх. 25, 250, 2500 гээд нэмэгдсэн байна. За тэгвэл өнөөдрийнхөө хичээлийг дүгнэхэд үржигдэхүүн өсгөд үржүүрийн утга дагаж өсөж байгаа тул үржигдэхүүн ба үржүүрийн утга хоёр хоорондоо шууд хамааралтай байна. Гэрийн даалгавар сурах бичгийн хуудас 44 246 дугаар дасгалыг хийж ирээрэй. Хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзъя.